Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Ажил ба оролт 2. Та нарын ажил оролт нэлээд таарав. Хүн хэрхэн ажиллах тухайд аж холбогдол өгдөггүй бөгөөд амийн оролтын тухайд бүрч хааш яаш байдаг. Хүн эдгээрийг өөрсдийн орох учиртай хичээл гэж үздэггүй. Тиймээс өөрсдийнхөө туршлагаар хоосон зүү зэрэглэнээс өөрийг бараг хардаггүй. Ажлын тухайд гэвэл та нараас төдийлөн ихийг шаарддаггүй. Харин Бурхнаар төгс болгуулах хүний хувьд та нар Бурхны хүсэлд удахгүй нийцхийн тулд Бурхны төлөө ажиллах хичээлээ сурах учиртай. Эрен уюудын туршид ажил хийсэн хүмүүсийг ажилчид, элч нар гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь Бурхны ашигладаг цөөн тооны хүнийг хэлдэг үгс юм. Гэвч өнөөдөр миний ярьж буй ажил гагцхүү энэ ажилчид, элч нарт хамаатай бус. Харин ч Бурхнаар төгс болгуулах бүх хүнд чиглэдэг. Үүнийг төдийлөн сонирхдаггүй хүн олон байж магад боловч оролтын төлөө энэ асуудлын талаарх үннийг ярих зүйтэй юм. Ажлын тухайд гэвэл Бурхны төлөө ийш тийш гүйж, хаа сайгүй номлож, түүний төлөө зарлагдах нь ажил юм гэж хүн боддог. Ингэж бодох нь зөв хэдийч хэд өрөөсгөл байдаг. Бурхан хүнээс гагцхүү өөрийнх нь төлөө ийш тийш гүй гэж шаарддаг юм биш. Үүнээс гадна энэ ажил нь сүнсний доторх үйлчлэл, хангалттай хамаатай. Хүний ухан ойлгодог ажил Бурхны шаарддаг зүйлтэй нийцдэггүй учраас энэ олон жилийн туршлагын дараач олон ах эгч Бурхны төлөө ажиллах талаар хизээж бодож үзээгүй байдаг. Тиймээс хүн ажил гих асуудлыг огтхонж сонирхдаггүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүний оролдож бас нэлээд өрөөсгөл байдаг. Та нар бүгд Бурхны төлөө ажиллахаас оролтоо эхлэх ёстой. Ингэснээр туршлагын тал бүрийг илүү сайн туулж болох юм. Та нарын орох ёстой зүйл энэ. Ажил гэдэг нь Бурхны төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш. Харин хүний ам болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурхны талаарх мэдлэгээ ашиглан Бурхны тухай гэрчлэх бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажилч нь та нарын оролт бөгөөд Бурхны төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурхны ажлыг туулна гэдэг нь түүний үгийг хэрхэн эдэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй. Гол нь чи Бурхны талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг. Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил бас та нарын оролт юм. Энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурхны төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлохтол анхаардаг атлаа, хувийн туршлага үл анзааран, сүнслэг амьдралд орхоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурхныг эсэргүүцэгчд болсон юм. Ийм олон жил Бурханд үйлчилж,
Хүнд үйлчилсээр ирсэн энэ хүмүүс ердөө л ажиллаж номлохыг оролт гэж үзсэн ба ховийн сүнслэг туршлагаа хэнэнж чухал оролт гэж авч үзсэнгүй. Харин ч тэд ариун сүнсний ажлаас авдаг гэгээрлээ бусдад зааж сургах хөрөнгө болгожээ. Номлох үедээ тэд ихээхэн ачаа үүрч ариун сүнсний ажлыг хүлээн авч өвгээр дамжуулан ариун сүнсний дуу хоолойг гаргаж байгаа. Энэ удаа ажилдаг хүмүүс ариун сүнсний ажлыг ховийн сүнслэг туршлага болгосон мэт бардамнал дүүрэн байдаг. Хэлж буй бүх үг нь өөрсдийнх нь орших үед харьяалагддаг гэж тэдэнд санагддаг. Тэгсэн атла туршлага нь өөрсдийнх нь дүрсэлсэн шиг тодорхой биш байгаа мэт санагддаг. Үүнээс гадна тэд ярихынхаа өмнө юу гэж хэлэхээ огт мэддэггүй боловч ариун сүнс тэдэн дээр ажиллах үед үг нь бэлэн зэлнээр урсан гардаг. Нэг удаа чи ийм маягаар номлцоход биеийн чинь бодит хэмжээ сансан шиг чинь жаахан биш юм байна гэж боддог бөгөөд ариун сүнс чам дээр хэдэнтэй ажиллажсэн нөхцөлд өөрийгөө аль хэдийн биеийн хэмжээтэй болж гэж үзэн ариун сүнсний ажлыг өөрийнхөө оролд оршихуй гэж эндүүрэн итгэдэг. Байнга ийм маягаар туршлагдсанаар чи өөрийнхөө оролдод цалгаарч өөрийн мэдлэгүй залхууралд автан ховийн оролдтоо ямарч аж холбогдол өгөхөө болно. Ийм учраас чи бусдад үйлчилж байхдаа өөрийн биеийн хэмжээ ариун сүнсний ажлыг хооронд нь тодорхой ялгаж салгах ёстой. Энэ нь оролдод чинь илүү их тус төхөн болж туршлагад чинь улам их үр өгөөж авчирдаг. Хүн ариун сүнсний ажлыг ховийн хаан туршлага гэж үзэх нь доройтлын их сурвалж болдог. Ийм учраас би та нар ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн өөрсдийн оролтыг амин чухал хичээл гэж үзэх учиртай гэж хэлдэг юм. Бурхны хүслийг хангалуун байлгаж, Бурхны зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, ариун сүнсний ажил болон Бурхны удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурхны ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилдаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурхны ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурхны төлөө ажиллах үн цэнтэй, өөрөөр хэлбэл ариун сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий. Бурхны даалгасан ажлыг хийх үед хүнд Бурхнаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чихтэй хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдж авч ариун сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно. Хэрвээ хүн Бурханаас ирдэг удирдамжийг өөрийн оролд өөрт нь төрөлхөөсөө байдаг зүйл гэж үзвэл хүний биеийн хэмжээ өсөх бололцоо байхгүй. Хүнийг зүй зохистой байдалд байх үед ариун сүнс гэгээрл хайрладаг. Ийм үед хүмүүс хүлээж авсан гэгээрлээ өөрсдийн биеийн бодит хэмжээ гэж үргэлж андуурдаг. Учир нь ариун сүнсний гэгээрүүлдэг байдал гойд хэвийн бөгөөд хүний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийг ашигладаг. Хүмүүсийг ажиллаж үг хэлэх үед эсвэл залбирч
сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн ариун сүнсний гэгээрл бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог. Тэр үед л хүн биеийн хэмжээ нь төдийлөн сайнгүйг олж мэдэн аминч зан, амин хувиа гих бодол, шунал нь бүгд гарч ирдэг. Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л урд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус. Харин ариун сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой ялгархгүй байдлаар хүнийг гэгээрүүлэн үннийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үннийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад ариун сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог. Жишээлбэл гэрлээгүй нэг ихч нөхөрлөлийн үеэр ингэж ярьсан юм. Бид алдарсуу эд баялаг хөөцөлддөггүй. Мөн эхнэр нөхрийн хоорондох хайр сэтгэлийн жаргалдч шундаггүй. Харин гагцхүү ариун нэгэн үзүүрт зүрх сэтгэлээ бурханд зариулахаар л эрэлхийлдэг. Тэр ихч цааш нь үргэлжлүүлэн хүмүүс гэрэлмэгц олон зүйл тэднийг зүдрэж бурхныг хайрлах сэтгэл нь чин үнэнч байхаа болдог. Зүрх сэтгэлийг нь гэр бүл хань ижил нь үргэлж эзэмдэж байдаг тул тэдний дотоод ертөнц улам илүү ээдрээтэй болдог гэсэн юм. Ингэж ярьж байхдаа тэр ихч сэтгэлдээ боддог зүйлээ амаараа хэлж буй мэт байсан юм. Игчийн хэлсэн үг бүхэн зүрх сэтгэлийнх нь угаас гарсан мэт. Бурханд өөрийгөө бүрэн зориулъя гэж үнэн голоосаа хүсэж бусад ах эгч өөртөө найдлахын шийдвэртэй байгаасай гэж найддаг мэт үг нь цангинсан хүчирхэг байлаа. Ийм мөчөд сэтгэл шулуудах, сэтгэл хөдлөх мэдрэмж чинь тэр жигтэй ариун сүнсний ажлаас гардаг гэж хэлж болно. Бурхны ажлын арга барил өөрчлөгдөх үед нас чанж бас хэдээр нэмэгдсэн байх болно. Ангийнхан үе тэнгийн найз нөхөд чинь бүгд нөхөрт гарсныг чи харж эсвэл хэн нэг нь гэрэлснийхээ дараа хантайгаа хамт хотод амьдрахаар яваад тэндээ ажилд орсон гэхийг сонсдог. Түүнтэй уулзаад хөлнөөсөө толгой хүртлээ дур булаам хээнцэр байдлаар дүүрэн байгааг нь хараад чи атаархаж эхэлнэ. Мөн чамтай ярилцахдаа орчин үеийн хэм маягтай хөдөөний хөөсөн мантуу гих ямар ч шинжгүй болсон байгааг харна. Үүнийг хараад чамд олон мэдрэмж төрнө. Энэ бүх хугацаанд Бурхны төлөө өөрийгөө зарлагдсан чи гэр бүлжгүй, ажил мэргэжилжгүй байгаа бөгөөд асар их харьцалт туулжээ. Хэсэг хугацааны өмнө дунд иргэм насанд хүрээд ойр залуу нас чинь аль хэдийн зүуд зэрэглээ мэт чимээгүйхэн өнгөрөн оджээ. Тэгээд өдий хүртэл явж хаад чи хаан төвхнөхөө мэддэггүй. Энэ мөчөд чи ухаанаа алдсан мэт бодолд автна. Ойр ганцаар унтаж чадлагүй бүхий шүнжин сэрүүн хэвтэх үедээ нэг л мэдхэд чи гаргасан шийдвэр Бурханд өгсөн ариун тангарага бодож эхэлдэг.
Тэгсэн мөртөө яагаад ийм хөөрхилэлтэй байдалд унчихсан юм бэ? Чи өөрийн мэдлэггүй, чимээгүйх нь нулимс унгаж, өрөө өтгөм шаналл мэдэрдэг. Бурхны өмнө залбирахаар очиод Бурхантай хамт байсан өдрүүддээ хичнээн ойр салшгүй дотн байснаас санана. Дүр зургууд нүдний чинь өмнө ар араасаа хөвөрч, Бурхан миний зор ганц дотны нэгэн босоо гэх тэр өдөр өгсөн тангарах чинь чихэнд чинь дахин нэгэнтэй хангинана. Тэр үед чи аль хэдийн цорхиртлаа уйлж, Бурхан минь, хайрт Бурхан минь, танд би аль эрт бүхий л зүрх сэтгэлээ өгчихсөн. Танд би үрд амламаар байна. Мөн таныг насан туршдаа тууштай хайрлна хэмээн. Тийм хүнд зовлонд тэмцэлдэж байхдаа чи Бурхан хичнээн хайр татан болохыг үнэхээр мэдэрч, Бурханд аль эрт бүхнээ өгсөн юм байна гэдгээ гагцхүү тэр үед л тодорхой ухаардаг. Ийм цохилтыг давсныхаа дараа чи эдгээр асуудлын тухайд хавьгүй илүү боловсрч, тухайн үеийн ариун сүнсний ажил хүний эзэмшсэн зүйл биш байсныг хардаг. Энэ үеэс хойших туршлагадаа чи оролтын энэ талд хязгаарлагдхаа болно. Хуучин шархнаас чинь үлдсэн сорив чиний оролтод асар их ашиг тус өгсөн мэт байдаг. Ийм нөхцөл байдалтай тулгарх бүрдээ чи салж хаагцсныхаа дараа Бурхантай эргэн уулзсан мэт тэр өдөр унагсан нулимсаа даруй санаж, Бурхан та хоёрын харилцаа дахин тасрахвэ. Бурхан та хоёрын сэтгэлийн холбоонд дахин сэв суухвэ гэж цаг ямагт айх болно. Энэ нь чиний ажил оролт юм. Тиймээс ариун сүнсний ажлыг хүлээн авахын зэрэгцээ. Ариун сүнсний ажил гэж яг юу болох? Та нарын оролт гэж юу болохыг харж, мөн ариун сүнсний ажлыг оролттой нэгтгэн, оролттой улам их аж холбогдол өгөх учиртай. Ингэснээр ариун сүнс та нарыг илүү олон аргаар төгс болгож, ариун сүнсний ажлын мөн чанар та нарын дотор шингэж болох юм. Ариун сүнсний ажлыг туулах явцдаа та нар ариун сүнсийг болон өөрсдийгөө мэддэг болох төдийгүй таймгүй олон удаагийн хүнд зовлон дунд Бурхантай зохистой харилцаа тогтоож, Бурхан та хоёрын харилцаа өдөр ирэх тусам ойртон дотносон. Тоо томшгүй олон удаагийн засалт цэвэршүүлэлтийн дараа Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг болно. Тийм учраас та нар зовлон, цохилт, гай зовлонгоос айх хэрэггүй гэдгийг ухаарах ёстой. Ариун сүнсний ажилтай атлаа оролдохгүй байх л аимшигтай. Бурхны ажил дуусах өдөр ирэхэд чи шал дэмий хөдөлмөрлсөн байх болно. Бурхны ажлыг туулсан хэдий ч чи ариун сүнсийг мэдэж аваагүй, өөрийн гэсэн оролттой болоогүй байх болно. Ариун сүнсний өгдөг гэгэрэл нь хүний хүсэл тэмүүллийг тэтгэх бус, харин хүний орох замыг нээх. Мөн ариун сүнсийг мэдэж аваад улмаар Бурхныг гих хүндлэл, бишрэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ.